Hi, welcome back. Хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Мөнгөний сэтгэл зүй, хувийн санхүүгийн тухай ярьдаг манай Money Wise Master channel тавтай мөрөл. Хэрв та subscribe хийгээрэй. Тэрний оронд та бүхэндээ би амьдралдаа хэрэгжүүлж болох олон гоё мэдээлэл, олон гоё аргуудын тухай видеогоор та бүхэнд хүргэж явах болно. Ингээд let's talk about money. За өнөөдрийн видеогоор та бүхэнтэйгээ би санхүүгийн эрх чөлөөний тухай ярилцъя гэж бодлоо. Санхүүгийн эрх чөлөө, санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн аюулгүй байдал гэдэг ийм гурван төвшин, гурван давхаргын тухай яриа гэж бодлоо. Хэрв та юун санхүүгийн эрх чөлөө, тэ юун санхүүгийн тогтвортой байдал өнөө маргаашаа яая гэж бодож байгаа бол яг одоо энэ видеог үзэх болоорой. Яагаад тэгэхээр хэрв та өөртөө итгэхгүй, өөрийнхөө итгэл үнэмшлийг өөрчилж чадахгүй, итгэл үнэмшлийг итгэж тэ чадахгүй бол яаж маргааш баян болохыг, яаж маргааш мөнгөтэй болохыг, мөнгөтэй болно гэж өөртөө итгүүлэх юм бэ. Энэ удаагийн дугаараар та бүхэнтэйгээ би санхүүгийн ийм гурван давхаргын тухай ярилцъя гэж бодлоо. Ямар гурван давхар байдаг гэхээр нэгдүгээрт санхүүгийн тогтвортой байдал, за хоёрдугаарт болохоор санхүүгийн аюулгүй байдал, за гуравдугаарт нь болохоор санхүүгийн эрх чөлөө гэсэн ийм гурван ийм давхарг одоо төвшин гэж ярих юм уу те. Тэрнгээр ярилцъя гэж бодлоо. За санхүүгийн номнуудыг ингээ уншихаар тийм олон нийтлэг өгнүүд гарч ирдэг. Хархны уралдаан, дуртай ямаа хий, мөнгө ажилуул, хөрөнгө оруул, зарлага багасга, санхүүгийн эрх чөлөө гэдэг үг юм. Тэгээд зарим ном дээр болохоор санхүүгийн эрх чөлөөг ойлгомжтой тайлбарж өгсөн байдаг. Зарим ном дээр нь болохоор зүгээр нэг өнгөцгөн ингэ тайлбарлсан байдаг. Зарим нэг ном дээр болохоор санхүүгийн гурван давхар гэж ингэж тайлбарлсан байдаг. За тэрэн дээр нь ямар гурван давхар гэдэг юм гэхээр нэгдүгээрт нь санхүүгийн тогтвортой байдал, за хоёрдугаарт нь санхүүгийн аюулгүй байдал, за гуравдугаарт нь санхүүгийн эрх чөлөө байдал гэж тайлбарлсан байдаг. За жишээ нь Оказаки Кацухиро гэдэг хүний бичсэн Шаргуу бас ухаалаг гэдэг ном дээр санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн, санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй хүн хоёрын ялгааг тайлбарсан байдаг. Тэрэн дээр нь юу гэж тайлбарсан байдаг гэхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй хүн бол ерөөсө тогтвортой байдал, тийм комфорт зоныг илүүд үздэг. Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн бол хамгийн гол нь эрх чөлөөг тийм илүүд үздэг. Эрх чөлөөг мөнгнөөс илүүд үздэг. За жишээлбэл DJ DeMarco гэдэг хүний бичсэн The Millionaire Fast Lane гэдэг ном дээр бол тийм гурван замын тухай ярьсан байдаг. Тэгээд нэгдүгээр нь болохоор sidewalk, тэр нь юутай харьцуулж болох вэ гэхээр санхүүгийн тогтвортой байдалтай байгаа хүнтэй харьцуулж болно. За хоёрдугаар нь болохоор slow lane, одоо тийм удаан замаар явж байгаа усуд тэр нь болохоор санхүүгийн аюулгүй байдалтай хүмүүс гэж тайлбарлаж болно. За тэгээд гуравдугаар нь болохоор fast lane гэдэг тэр нь болохоор санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн, тэгээд эрх чөлөөг олоод авцсан хүмүүсийн тухайтай гэж бичсэн байдаг. Тэгээд гэх мэт ийм номнуудаас ингээд харж ангууд санхүүгийн юм нэг гурван төвшин байна. Тэгээд тэр гурван төвшин энэ дэлхийд амьдарч байгаа улсууд ингээд тэр гурван төвшөнд хуваагдаад амьдарч юм байна. За тэгээд тэрнээс гадна санхүүгийн одоо энэ номнууд дээр гарч байгаа санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэж яваа, эсвэл санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй хүмүүсийн дунд нэг том ялгаа байдаг. Ерөөсөө сэтгэлгээний ялгаа, харах үнцгийн ялгаа. За тэгээд энэ бүгдээс хараад та бүхэндээ би өөрийнхөө дүгнэлтийг ярилцъя гэж бодлоо. Энэ одоо энэ уншсан номнуудаас юу ойлгож авсан, санхүүгийн ямар төвшин яах ёстой, яг ямар санхүүгийн төвшин тогтвортой байдал гэж юу юм, тэрний одоо аюултай байдал нь юу юм, тэрнээс яаж гарах, яаж дараах төвшөнд орох юм гэдэг талаар хамтдаа ярилцъя гэж бодлоо. За нэгдүгüүрт нь болохоор санхүүгийн тогтвортой байдал. За санхүүгийн тогтвортой байдал гэж бид хүмүүсийн хувьд нь юу юм бэ гэхээр тогтмол орлоготой, орсон орлого нь зарлага болоод тэгээ гардаг. Тэгээ хэрэг илүү юм өсөх юм бол зээлээр тэрийгэ зохицуулдаг. Манай монголчууд ярьдаг хоёр идэхгүй хос онохгүй гэдэг. Яг ингээд орлого ороод зарлага гараад тэгээ таардаг. Тийм амьдрал амьдарч тийм санхүүтэй хүмүүсийг санхүүгийн тогтвортой байдалтай хүмүүс гэх юм байна. Ягаад гэхээр орлоготой зарлага гардаг илүү юм байхгүй. Тэгэл болоо. За санхүүгийн тогтвортой байдал ямар аюултай юм бэ те? Ямар одоо сул талтай юм бэ гэхээр нэг юмнаас шалтгаалдаг. Орлого нь нэг хүнээс шалтгаалдаг. Бүх орлого нь нэг орлогын их усээр шалтгаалдаг. Бүх орлого нь халамжаас шалтгаалдаг. Хэрэв орлого байхгүй бол амьдрал зогсно. Тэгээ нэг том зардал гарч ирлээ. Альскул машин эвдэрлээ ч юм уу те санхүүгийн амьдрал тэгээ шууд зогсно. Ягаад тэгэхээр орлого орж ирлээ, орлогын зарлагтаа гараад ямар нэг юм азгүй юм тохиолдоод машин эвдэрлээ ч юм уу альскул аварт орлоо ч юм уу муугаар харахад. Тэгэх юм бол тэгээ шууд санхүүгийн амьдрал маш хэцүү байдалд ордог. Тийм аюултай. Энэ орлогын тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдалд байгаа хүмүүс дараагийн төвшөнд яаж орох юм бэ? Санхүүгийн аюулгүй байдалд яаж орох юм бэ гэхээр ерөөсөл зээл авах зогсоох хэрэгтэй. За хоёрдугаар нь болохоор орлогоноосоо илүү гарсан зарлага багасгах хэрэгтэй. Одоо орлого ийм байлаа гэхэд зарлага ийм байх хэрэгтэй. За гуравдугаарт нь болонгууд мэдээж яаж орлогоо өсгөх үү гэж бодох хэрэгтэй. Яаж орлогоо өсгөх үү гэдэг арга замыг хайх хэрэгтэй. Орлогоо өсгөх хэрэгтэй. Байрны, машины, хэрэглээний янз бүрийн лизинг, янз бүрийн зээл авахгүй байх хэрэгтэй. Нэг хэрэг болохгүй бол мэдээж манай монголчууд яадаг хөнгөлөөхөө хөрийг хэрээр хөлөөж ийн гэж орлогынхоо хэрээр зарлага яг ингээд тааруулаад тэрнээсээ багасгах хэрэгтэй. Тэгээд энэ бүгдийг ингээд хэрэгжүүлээд ойлгоцсон байхад аяанда
хитвчин чинь мөнгө ингээд дүүрээд ороод ирнэ. За тэгээд хүмүүс ингэж бодож магадгүй Улаанбаатар зам хэлтэй те юу мөнгө хураах юу ингээл дуусч ингээд. Хамгийн гол нь яагаад Улаанбаатарт амьдарч байгаа тэр өөрийнх нь шийдвэр байхгүй. Улаанбаатарт амьдарч байгаа таны шийдвэр. Бусдад буруу тохихгүйгээр бусдад буруу ингээд өгөхгүйгээр би өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ? Ямар зөв шийдвэр гаргах вэ? Маргаашгүй амьдрахын тулд ямар зөв шийдвэр гаргаж чадах вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Энэ бол зөв сэтгэлгээний асуудал. За хоёрдугаарт нь санхүүгийн аюулгүй байдалд байгаа хүмүүсийн ямар хүмүүс байх вэ гэхээр тогтмол орлоготой тэгээд зарлага нь орлогоноос илүү гардаггүй, илүү гарсан мөнгө хурааж сурсан, ерөнхийдөө нэг илүү дутуу юм аваад идэггүй. Хэрвээ илүү дутуу ингээд илүү юм хүсээд илүү дутуу зарлага гаргахаар болвол зээл авч зохицуулдаггүй. Харин эсвэргээр мөнгөө хурааж гад эртнээс ингээд төлөвлөж гад тэр хураасан мөнгөөрөө тэр илүү юм одоо юу гэдгийг тэр юм ингэж авч зохицуулдаг хүмүүс байдаг. Санхүүгийн аюулгүй байдалтай хүмүүс ямар сул талтай ямар аюултай бэ гэхээр ямар нэгэн хүнээс шалтгаалсан, ямар нэгэн орлогын их үүсвэрээс шалтгаалсан байдаг. Хэрвээ тэр орлогын их үүсвэр нь байхгүй боллоо гэж бодоход мэдээж амьдрал хэцүүдэн. Гэхдээ сэтгэл цаанаа нэг үеиг цаанаа нэг тайв. Яагаад тэгэхээр хураасан мөнгөтэй. Ямар нэг юм тохиолдолд машин идэрлээ, байр авахар болоо, эсвэл өвчин зүйлүүд туслаа янз бүр юм ингээд нэг хэцүү юм тохиолдоо гэж бодоход хураасан мөнгөтэй болохоор цаанаа нэг сэтгэл нэг жоохон тайван байдаг. За санхүүгийн аюулгүй байдалтай тэр аюулгүй байдалд байгаа хүн аюулгүй байдлаас яаж дараагийн түвшинтэй санхүүгийн эрхчлөлд хүрэх юм бэ гэхээр ерөөсөө орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэг арга замыг хайж болох хэрэгтэй. Яг ба зарлага багасгах гэдэг нь хамгийн гол нь хязгаартай. Зарлага багасгах хизээ нэгэн цагт багасгаж болохгүй юм байдаг. Fix cost ингээд төлөх ёстой юмнууд төлбөр байрны юу гэдэг. Тэгээд тэр тулаад зарлага багасгах тэр хязгаар чинь тулчих юм бол хүмүүс ингээл болоо мó те ингээд өөр арга байхгүй ингээл амьдрах юм уу гэж боддог ихтэй. Гэхдээ орлогоо гэсэхэд хязгаар байдаггүй. Ерөөсөө орлогоо яаж ч ихсэж болно, юу ч хийж болно, ямар ч ажил, хоёр ажил ч юм уу, өөр бизнес юм уу, янз бүрийн хийгээд орлогыг бол хязгааргүй дэш өсгөж болдог. Тийм учраас яаж нэмэлт орлого болох вэ? Яах вэ хөвгөд сониуч зангаар юм тандах хэрэгтэй. Тэгээ өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж өөртөө хөрөнгө оруулах хэрэгтэй. За тэгээд хамгийн чухал нь болохоор хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулах хэрэгтэй. Мөнгө ашиглах хэрэгтэй. Тэгээ зүгээр мөнгөө харгалаад зогсохгүй тэр үлдсэн мөнгөө хөрөнгө оруулах хэрэгтэй. За тэрнээс гадна тийм байр машин янз бүрийн хэрэглээний лизинг, хэрэглээний үр зээл ер нь аль болох хийхгүй байх хэрэгтэй. Ер нь бол нэг чухал биш үү? Хэрэгтэй биш үү? Үнэхээр хэрэгтэй байрны хэрэгцээтэй, ерөнхийдөө машины хэрэгцээтэй ямар нэгэн санхүүжлэх хэрэгтэй байгаа бол зээл авахгүйгээр хамгийн гол нь яаж тэр том худалдаа авалтуудыг том санхүүгийн тэр худалдаа авалтуудаа санхүүжүүлэх вэ гэдэг план гаргаад тэрнгээрээ ажиллах хэрэгтэй. Хамгийн гол нь зээл авахгүй байх хэрэгтэй. За 3 дугаарт нь болонгот нөгөө одоо мод болоод байгаа те бидний яриад байгаа санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс, санхүүгийн эрх чөлөөний тийм давхраг гэж. Тэр нь ямар хүмүүс байдаг юм бэ гэхээр тэтгэр хүмүүс хэд хэдэн орлогын их үүсвэртэй байдаг. Мөнгө болон цаг хугацаанд баригддаггүй. Нөгөө бидний хэлдгээр дуртай амаа хийж амьдардаг босууд байдаг. Тэгэд иймэрхүү хүмүүс ямар хүмүүс байдаг гэхээр цаг хугацаа аягүй хүнэлдэг. Тэгээд мөнгө, эд хөгшил те одоо эд хөрөнгө аз жаргалыг авчирдаг. Хамгийн гол нь цаг хугацаа л хамгийн үнэтэй аз жаргалыг авчирдаг юм байна гэдгийг ойлгосон хүмүүс байдаг. Тэгвэл санхүүгийн эрх чөлөө гэдэг бол миний бодлоор цаг хугацаа худалдаж авах хангалттай мөнгөтэй болохыг санхүүгийн эрх чөлөө гэх юм байна. Мэдээж хүн болгоны санхүүгийн эрх чөлөөний үнэ нь өөр хоорондоо харьцсан адилгүй байдаг. Тэгээ янз бүрийн үнэтэй байдаг. За тэгээ санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүс нь санхүүгийн эрх чөлөөнд байж байгаа хүмүүсийн одоо тэгээ нийтлэг нэг чанар нь одоо сул тал нь гэвэл мэдгүй би сул талыг нь сайн олж харахгүй байгаа. Тэгээд нэг сул тал нь юу гэхээр ерөөсөө тэр хүмүүс цаг хугацаа гэдэг юмыг маш их хармалдаг. Тийм учраас эргээгээд бид нарт энэ ямар харагддаг вэ гэхээр санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс айгүй завгүй асуудал. Энэ нэг сул тал гэж магадгүй. Тэгэхээр бол санхүүгийн эрх чөлөөнд хүрчлээ дуртай маа хийж гин. Тэгээ бүх юм ингээ байна. Ер нь сул тал байхгүй гэж бодож байна. За ингээ эцэст та бүхэнтэйгээ би өөрийн санхүүгийн эрх чөлөө, санхүүгийн аюулгүй, санхүүгийн доктортой байдлын тухай бодлоо хуваалцлаа. Ингээд хэрэг та санхүүгийн эрх чөлөөнд хүрье гэж бодож байвал миний бодлоор энэ 3 давхархыг ингэж дайрж өнгөрөх ёстой юм байлаа. Нэгдүгээр нь санхүүгийн аюулгүй байдалтай болох хэрэгтэй. Тэгжээж толгойдоо жоохон завсар өгжиж бодох, сэтгэх ажлыг хийхгүй бол өнөө маргаашаа ингэж бодвол за яах вэ гэл ямар ч тийм creative тийм сэтгэн бодох зав байхгүй толгойд тий янз бүрийн арга орж ирэхгүй, янз бүрийн санаа, янз бүрийн бизнесийн санаа орж. Тийм учраас эхлээд санхүүгийн доктортой тий санхүүгийн аюулгүй байдалтай болчоод дараа нь жоохон амьсгаа аваад окей за юу хийж болох вэ? Яаж мөнгөний мод оруулах вэ гэж тэгж бодож тэгж санхүүгийн эрх чөлөөнд хүрье гэж зорилго тавиад ингэж ажиллавал тий хүн болгонд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж байгаа би тэгж боддог. Тэгээд би ч гэсэн өөр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гээд явж байгаа. Ингээд та бүхэнд хамтдаа байсан баярлалаа.
Дараа дараагийн дугаараар та бүхэнтэйгээ сонирхолтой гой санхүүгийн сэтгэл зүйн талаар ярилцах болно. Түр чаа.